Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд өөрийнхөө бас л нэг ойлгож ухаарч ажиглаж мэдсэн зүйлээ бас та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. За ингээд одоо энэ архины цикл гэдэг зүйл байна. Яадаг вэ гэхээр нэг өдөр уулаа. Нэг өдөр шаардлаа. 2 өдөр одоо биенээс хор бохирдол гадагшлалаа. Ер нь бол сэтгэл санаа болон бие булчин янгинах зэрэг олон асуудлууд гарч ирдэг. За ингээ 3 өдрийн турш одоо ажил амьдралаа алдаад ингээд одоо хохироод нэг өдрийн жаргалын төлөө 3 өдрөө дэнчин тавиад зориулчихж байгаа гэсэн үг. Тэгээд за 7 хоногт нэг удаа 2 пив уудаг байлаа гэхэд бас ялгаа авахгүй. Нэг өдөр уулаа 3 өдөр биеийн таруу. Тэгээ жоохон бухимдалтай хэцүү ягаад гэвэл биений янгинаад өвдөж байгаа учраас. Тэгээд 2 өдөр нэг овоо гайгүй. Тэгээ 2 өдөр гайгүй байсан учраас ахаад 6 дахь өдөр нь ахаад уучдаг. Тэгээ тэрийг болохоор нөгөө сэтгэл санаа тавгүй байна. Сэтгэл санаа онцгүй байна гэсэн шалтгаанаар бол ууж байгаа. Гэхдээ тэр нь их бол биш. Зарим хүний хувьд бол дарааллаад 7 хоног явах тохиолдол байдаг. Тэгээд би яг 100% одоо амсдаггүй гэж яриад яах вэ? Гэхдээ сүүлийн 6 сар бас туршилт хийж үзлээ. Энэ одоо бие муудаж байгаа хэлбэр маань бол бидний хувьд бол харшил юм байна. Харшил нь болохоор сөрөг нөлөө нь бол бидний амьдралын ямар ч идэхгүй болгодог. Тэгээд нэг циклд оруулаад энэ тарих толгойг бол ямар ч завгүй болгодог. Шин содын мэдээ сурыг гэсэн боловч нөгөөдгийгээ бол цээжилж чадахгүй, ойлгох таахгүй ингээд явдаг. Тарихны одоо хэлгсэн судсууд бол эргэж нийлэх хэрэггүй тасардаг. Арх болон алкоголны төрлийн юм хэрэглэхэд тэрний дараа юу болдог вэ гэхээр бид өөрийнхөө дотоод одоо язгуур сүнс өөрийн биетэйгээ одоо өөрийгөө олох өөрийнхөө жинхэнэ зорилго цаашдын алсын хараа зэргийг мэдрэхэд ерөөсөө тэр чигтээ ингэ саад болчихж байгаа. Ямар ч завгүй болгочихж байгаа. Бидрийг завгүй болгож байгаа зүйлүүд ахуй маань байдаг. Мөнгө олох ёстой, хоолны мөнгө олох ёстой гэдэг ч юм уу тий. Дээрээс нь ингээд архины төрлийн юм ууж өөрийгөө бүр завгүй болгочих. Тэгэл ахаал тэр циклд орч. Тэг хизээ одоо намайг сонсох болоо гэд бидний дотоод сүнс хүлээж байдаг. Хизээ надтай ярилцах болоо. Би уулын чиний амьдралын зорилго цаашдын алсын хараа хийх ёстой зүйлүүдийн бүгдийг мэдэж байна. Хэрвээ чи эрүүл байгаад сэргэг байгаад хэсгэн чимээгүйхэн шиг бясалгалаад намайг сонсох юм бол би бүгдийг зүүн сонгоор чин дамжуулж хэлж өгмөр байна гэд хүлээгээд байж идэг. Тэр ийм сүрэг талтай байна. Тарих толгой ухаан бодлоо одоо устгаж одоо ер нь бол сайн хэлэх юм бол мэдрэл муутай хүн болъё л гэвэл угаал бай. Тэгэл амьдралыг мэдэж таашааж амьдралын сайн сайхан зүйлийг мэдхгүйгээр нэг л өдөр бурхан болсон байх бол. Ингэж аргацаас амьдрах ёстой гэж юу? Энэ хүний амьдрал чинь ямар гоё боломж, ямар хичээл зүтгэлээр хүний амьдралд ирсэн бэлээ. Ямар их үн цэнтэй бэлээ. Энэ амьдралыг сайхнаар одоо мэдэрч гой сайхан зүйлүүдийг мэдрий гэвэл эрүүл ухаантай байх нь хамгийн чухал. Тэгээд яг тэр согтуурхаж одоо тэр амьдрал аж аргалтай болцсон юм шиг санагдаж инээж хөөрж архинаа мансууран одоо энэ хар тамхи татдаг тамхи гээд хортой зүйлүүд ерөөсөө тийм. Эхлээд танд гой зүйлийг өгнө. Маш гой мэдрэмж өгнө. Гэхдээ төлөөсөө авна. Араас нь таныг зовно. Сайхан зүйлсүүд эхлээд маш хэцүү байдаг. Эхний хэсэг хугацаанд.
Нэг өдөр биш, хэсэг хугацаанд. Харин маш урт хугацаанд жаргалтай байх шалтгааныг өгдөг. Тэгэхээр хэрэггүй болж таарч байгаа. Яг энэ бичлэгийг үзээд ойлгохгүй байж магадгүй л дээ. Гэхдээ жоохон ч гэсэн нөлөөлөх болов гэж би бодож байна. Ер нь бол ямар ч хэрэггүй дээ. Ямар ч хэрэггүй, ямар ч ашигтай зүйл байхгүй. Тэр мэдрэмж одоо нэг ач жаргалтайгаа юм шиг инээд хөрөөр цалгисан их гоё те. Тэр мэдрэмжээ өөр аргаар авах маш олон боломжууд байдаг. Тэрийг ирж хагаад өөрийнхөө юунд дуртай, юунд дургүй, юу хийвэл би ач жаргалтай болдог гэдгээ олцох юм бол заавал хүсэж байгаа шалтгаан байхгүй. Хүн альва зовлон бэрхшээл хэцүү зүйлийг мартах гэж бас уудаг. Гэхдээ мартлаа гэхэд маргааш нөгөөдөр нь ахаал тэр асуудал ахаал хаалга чинь тогшоол ороод ирнэ. Ерөөсөө шийдэхдэггүй гэсэн. Зүгээр л арга цагаал ухаан санаагаа манартуулаад тэр асуудлыг мартсан юм шиг санагдана. Гэхдээ тэр асуудал хизээч таныг орхихгүй. Тиймээс тэр асуудлуудаас болж зовлон бэрхшээлээс болж ууж байгаа л тэр асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлээд сэргээх ухаанаар, эрүүл ухаанаар бодоод энэ стресстүүлээд байгаа зүйлийг би яаж шийдэх үү, эндээс яаж гарах уу гэдэг тухай жоохон ч гэсэн бодоод үзэх юм бол шийдэл нь гарч ирж идэг. Үнэхээр гарч ирэхгүй, танаас шалтгааллахгүй тэр зүйл санаа зовоод стресстэй тах юм бол зүгээр орхичих хэрэгтэй. Гэх байдлаар шийдэх боломжтой. Яг юунаас болж уугаад байна? Ямар шалтгаанаас? Зүгээр л найзуудтайгаа гоё хөвгчлөлтэй байгаад баймаар байвал өөр хөвгчлөлтэй байх зүйлүүд зөндөө байгаа шүү. Маш олон байдаг. Тэгэхээр заавал уух шаардлага байхгүй гэж хэлмээр байна. За ингээ анхаарал тавин сонсон та бүхэндээ баярлалаа. Зүгээр л өнөөдөр ийм талаар бичмээр санагдал биччихлээ. Тэгээд авах гэхийн ухаанаар хандна үсттэй. Баяртай.